Өдрийн төрийн үзэгчдээ Eagle-Televиз за энэ цагт та бүхнийг зочинтой уулзах гэж байна. Манай өнөөдрийн дугаарын зочин болвол би тамир спортын газрын дарга Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Жамс хүрэлцэн ирсэн байгаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд юуны өмнө баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За би тамир спортын газрын даргаар томилогдсон ажиллаатаа сар гаруй хугацаа бараг 2 сая орчим болох гэж байна. Тэгээд сүүлийн үед бол спортын салбарт яригдж байгаа нэг гол асуудал юу байна вэ гэхлээр Токиогийн Олимпиадад оролцох үндэсний шгшээ багийн албыг бүрдүүлэх, шгшээ баг хизээ бүрдэх вэ гэдэг асуудал байна л да. Тэгээд та бүхэн ярилцсан ерөнхийдөө энэ бас шгшээ баг бүрдэх, за дүрм журм ямар хөө байдлаар яаж хэрэгжиж байгаа гихчлэн цаг үеийн асуудлаар ярилцах болно. Тэгээд ярилцлагаа амжсан шгшээ баг хизээ бүрдэх вэ? За дээрэс нь бас шгшээ баг бүрдүүлэх журмыг шинжилэн боловсруулсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл авахыг зорж байна. Хуулиндаа шгшээ багийг Олимп дууснаас хойш 90 хоногийн дотор бүрдүүлэх ёстой байдаг. Энэ дагуугаа бүрдүүлээд амжиж байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэрний наадталт нь шгшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинжилэн батлуулах ёстой сайдаар. Тэгээд энэ дээр нь манай ажлын хэсэг гарцсан. Яг эд ажиллаж байгаа одоо ерөнхийдөө сайд дөрвөн барихад бэлэн болцсон. Шинэ журмаа боловсруулсан байж байгаа. Одоо өмнө нь ямар хөө байдлаар хэрэгждэг байсан журмыг сонгон шалгаруулах журм юм байна шүү дээ. Энэ удаад яаж шинжилсэн бэ? Ямар бүрэлдэхүүнтэйгээр бас энэ журман дээр ажилласан бэ? Энэ журмыг боловсруулах ажлын хэсэгт нь Олимпийн орооноос хүн ордог, пара олимпийн ороос ордог. Манай шгшээ багийн албанаас хүн ордог. Дээрээс нь яамны бодлогын газраас хүн ордог. Ингээд эрдэмтэн судлаач нэмж ороод ингээд өргөн бүрэлдэхүүнээр энэ журмыг хилцдэг юм байна, боловсруулдаг юм байна. Ерөнхийдөө бол хуучин журмнаас айхтар их өөрчлөлт ороогүй л дээ. Тодорхой хэдэн заалтууд дээр одоо өнөөгийн байдлыг харгалзан үзээд өөрчлөх тодорхой хэдэн заалтууд байгаа. Тэднээс дээр ерөнхийдөө өөрчлөлтүүдээ хийгээд одоо өргөн барихад бэлэн болж байгаа. Хүмүүс болохоор бас нэг жоохон буруу ойлголттой байгаа гэх шиг байна. Нөгөө нэг хоёр туйл руу яриад нэг хэсэг нь болохоор зэрэг ерөөсөө бүгдээр ингээд улс мэдэх хэвээр улс гаргаж байгаа учраас тамирчин дасгалжуулагч бүгдийг улс сонгох хэвээр гэсэн. Энэ дээрээ болохоор зэрэг ер нь их өрөөсгөл байгаа юм л та. Яагаад гэвэл офис дотор сууж байгаа дарга офисын ажилтнууд тэр олон тамирчдыг хэн бэ гэдгийг мэдэхгүй, хэн ямар бэлтгэлтэй байгааг мэдэхгүй, ямар гэмтэлтэй байгааг мэдэхгүй тамирч дасгалжуулагчдыг бол сонгон шалгаруулна, бүгдийн сонгон шалгаруулна гэдэг бол маш өрөөсгөл зүйл болно л та. Энэ бол хуучин социализмын үед нэг иймэрхүү байдалтай байсан. Нэг хэсэг нь болохоор зэрэг ерөөсөө сонгон шалгаруулалт тэр мөнгө төгрөгөө зарцуулах эрх бүгдээрингийн холбоо руугаа өгч гэж ойлгоод байгаа шиг байна. Тэгэхээр энэ бас нэг талаасаа өрөөсгөл, нөгөөх нь мэрэгжлийнхаа хүмүүс нь тамирч дасгалжуулагчаа сонгон шалгаруулалт оруулах нь зөв боловч манай өнөөгийн хуулиар болохоор зэрэг одоо тэр санхүүжилтийг холбоо руу шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас ажлын хэсгийнхэн маань хуралдаад ерөнхийдөө нэлээд хэдэн заалтан дээр нэлээд чухал нухацтай ярилцж шийдвэрүүдээ гаргасан байгаа. Одоогийн шинээр явж байгаа журманд маань болохоор ерөнхийдөө тамирчид дасгалжуулагчтай тухайн мэрэгжлийн холбоо маань холбооноос гарсан сонгон шалгаруулах зөвлөл сонгох юм байна. Тэгэхдээ төр маань үн дээр бас хяналтаа алдахгүй сонгон шалгаруулах зөвлөлт нь манай бие тамир спортын газрын шгшээ багийн албанаас албаны дарга мэрэгчлэлтэн хоёр бас хамт суулж яж тэр сонгон шалгаруулалт оролцсон аа гэсэн үг. Тэгээд холбооноосоо гарч ирсэн шийдвэрийг одоо том зөвлөл гэж байгаа юм да сонгон шалгаруулалт зөвлөлтөөрөө хилцээд тэгээ өргөн барих юм байна. Өөрөөр хэлбэл урдан шгшээ багийн одоо тамирчин баг шиг сонгон шалгаруулахдаа холбоо нь бол мэрэгжлийн холбоо гэдэг утгаараа тамирчдаа нэр дэвшүүлээд үндэсний шгшээ багийн албанаас бол дасгалжуулагч нараа томилдог байсан тий. Одоо бол та нарын шинжилж байгаа журманд тамирчин дасгалжуулагч хоёрыг холбоо өөрснөө санал болгоод гаргаж ирнэ гэсэн үг. Тий, өөрсдийнхөө сонгон шалгаруулах зөвлөлөөр шилжиж байж тэр зөвлөл дотор нь болохоор манай бие тамир спортын газраас хоёр хүн орж ирнэ. Яг нөгөө манай спортын одоогийн нөхцөл байдалд яг энэ тамирчин дасгалжуулагч нарыг холбоон шийдэх эрхийг өгчлөөр нөгөө мэрэгжлийн спорт холбоод маань яг мэрэгжлийн гэдгээрээ ажиллаж чадахгүй байгаа нөхцөлд одоо нөгөө л нэг танил тал өөрийнхөө талын хүнийг ч үгүй юм уу дасгалжуулагчаар томилох
асуудал гарнаа, эргээд тэгээд хариуцлага хэн үүрэх вэ гэдэг юм яригадаад байна л да. Одоо яг энэ хариуцлага гэдэг үг дээр хамгийн гол юм байна. Сая жишээ нь Лондонгийн олимп Бразилийн Риогийн олимпиад одоо баг тамирчид амжилт муутай оролцлоо гэсэн мөртлөө хэн хариуцлага хүлээсэн гэхлээр хэн ч хүлээгээгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ зарим хүмүүс яриад байгаа зөв манай холбоодууд маань яг бүрэн сайхан төлөвшөж амжаагүй байна гэдэг. Гэхдээ хэрвээ энэ ажиллах тэр боломжийг гаргаж өгөхгүй бол холбоод төлөвшөхгүй тэгэл цаашаа явсаар л байх бол. Тийм учраас тодорхой хэмжээгээр холбоонд эрхийн өгөөд төлөвшөх зайг нь бий болгож өгөх хэрэгтэй. Боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ холбоод маань эргээд одоо жишээ нь өөрсдөө эрхээ эдэлсэн шигэ хариуцлага өгдөг болох тийм. Ийм тогтолцоороо илүү алхам алхмаар ойртох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо байгуулагдах шигшээ багийн бүрэлдэхүүнийг бол холбоон тамирчин дасгалжуулагчаа өөрснийхөө тэр зөвлөлөөр сонгон шалгаруулж гарч ирээ батлуулаад цаашдаа явна гэж ойлгох нь байна. Ингэснээрээ нөгөө талаасаа одоо хариуцлага хүлээх эзэн тодорхой болж байна гэж ойлгох. Нэгвэр л холбоо маань өөрөө эргээд хариуцлага авлаа. Тамирчид маань одоо 2020 оны олимпиад хэр амжилттай орцсноос шалтгаалж тэр холбоо хариуцлага авлаа гэсэн үг хэрэг муу оролцуул. Сайн оролцуул тэр холбоо бас юу гэх шагналаа үлээнэ л гэсэн. За ямар ч гэсэн олимп туснаас 90 оны дотор шигшээ байгуулагдах ёстой. Тэгээд яг энэ дагуу байгуулагдаад амжиж байгаа гэж байгаа юм байна. Юуны сонгон шалгаруулах журмын тухайд яг хизээ батлагдахаараа. Одоо сайдад өргөн барихад бэлэн болж байгаа. Тэгээ сайд өргөн бариад сайд маань батлаад гаргаад ирэх юм бол нэггээр л цаашаа сонгон шалгаруулах зөвлөл маань байгуулагдаад цаашаа ажил үргэлжлээ явуулна гэсэн. Шигшээг сонгон шалгаруулах журмыг боловсруулахдаа яг тэр нөгөө боловсруулах ажлын хэсэгт мэрэгжлийн одоо хүмүүсийн талын оролцоог хангалттай хангаж чадсан уу гэдэг асуудал бас байна. Би бол хангаж чадсан гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг бодлогын газраас 2 хүн байгаа, манай газраас 2 хүн байгаа. Дээрээс нь Олимпийн орооны төлөөлөл байгаа, пара олимпийн орооны төлөөлөл байгаа, олимпийн орооноос дамдан байгаа, пара олимпийн орооноос сүрэн хорлоо байгаа. Дээрээс нь эрдэмтдийн төлөөллөөр маань Зоригтбаатар доктор байгаа. Ингээ бодохоор ер нь яг л талынхаа юуг оролцоог хангасан л гэж үзээд байгаа. Тэгвэл сонгон шалгаруулах журам дээр бол нэг онцгийн анх дээр өөрчлөлт ороогүй ямар ч гэсэн дасгалжуулагчийн үндсэн гишүүг албач хийдэг байсныг холбоод нь л олгочих байгаа юм гэхдээ тийм нөгөө санхүү талаасаа бол төтөд дөрвөн хяналт нь бие тамир спортын газар талтай байж байгаа. Та ажлаа аваад 2 сар орчим болох гэж байна. Тэгээд таныг ажил авахд бас нөхцөл байдал ямар хуу байв? За та эцнэр тийнээс ямар одоо ажлуудыг хийв? Ажил авахд бол ер нь их л хүнд байдалтай байсан шүү дээ. Манайх бол яг тухайн үед төсвийн тодтоглоор бүх төсвийг нь олцсон. Дээрээс нь 750 сая төгрөгийн өртөө. Нэгөр л хасах 750 сая төгрөгийн өрсөл ажиллаа авсан да. Тэгээ яг зүгээр хөөцөлж явж төсвийн тодтогол дээр тодорхой хэмжээний мөнгө суулгаж авч чадсан. Дээрээс нэмээд олимпийн маань амжилт бас нэг сансан төртөл байгаагүй хүндрэлтэй байдалтай байсан. Тэр хугацаанаас хойш аваад хэтэрхий том төлөвлөгөө тавьчихгүй яач вэ? 10 хэдэн хуучин журмууд байдгийг. Эднүсийг одоо үед нь зохицуулж шинжилнэ гэсэн байдалтай. Тэрний дотор одоо энэ шигшээ багийг сонгон шалгаруулах журам орцсон явж байгаа. Тэгээд ажлын хэсгүүд байгуулад эхнээс нь ахуулаад журмуудаа шинжилгээ явж байгаа. Нэлээд өндөр ачаалттай ажиллаулж байгаа ажилчтай. Шигшээг сонгон шалгаруулах журам бол одоо нэг одоо батлах төвшөнд гар хэсэг тамга дарагдах хэмжээнд очсон байгаа юм. Дараагийн боловсруулж байгаа яг тэр шаардлагатай байсан шинжлэх журам нь юу байсан бэ? Одоо юун дээр ажиллаж байгаа? За эхний ээлжинд ямар ч байсан бидэд шигшээ багийнхаа журмыг батлуулаад тэгж байгаа. Дараад нь ер нь яг спорттой холбоотой бүх журмуудыг алхамаар нэгээр нь оны өмнө амжилж батлуулах гэдэг юм л да. Олон өөр журам бий, зэрэг цолын журам бий. Бас яг хилцэх шатандаа явж байгаа. Хамгийн чухал гэвэл иймэрхүү журмууд байна. Саяхан та бас нөгөө спортын төв ордныг шинжилэн барих төслийн талаар ярьжсэн. Тэгээд тэр төсөл бас ямар хуу байдалтай яаж явж байна? За спортын ордны шинжлэх талаар төсөл нь 2012 оноос ахуулаад яригдсан. Шанхай констракшн шинжлэх тээж үеигээ зургийг гаргаад тухайн үед 160 орчим сая долларын өртөгтэй байхаар яригдчих байсан юм билээ. Гэхдээ энэ
ерөнхийдөө бүтээгүй. Тэгээд саяхнаас бол эргээ Шанхай констракшныхэнтэй уулзаад тэгээд тодорхой хэмжээгээр манай нөгөө спортын төв ордны эзэмшилт байсан, ардалтай байсан талбаанууд эзэмшлээс алдсан байгаа юм билээ. Тийм учраас урдлынхаа том талбай дээр спорт, entertainment том төв бий болгоё гэсэн байдалтай ер нь ярилцаад явж үзлээ. Энэ нь бол яг хуучин 160-аас хасагта 110 орчим сая долларын өртөгтэй байхаар яригдчих байгаа юм. Гэхдээ 110 сая болоод багассан ч гэсэн өнөөгийн байдалд эдийн засаг маань маш хүнд байгаа учраас энэ бол нэлээд шийдэгд хүндтэй асуудал болчиход байгаа юм. Гэхдээ аль болох төсөв дарамт учруулахгүйгээр төсвөр дамжихгүйгээр шийдэх арга замыг хайж байгаа. Таныг ажиллаа аваад бас баггууд оны хүмүүсийг ажиллаас саллаа гэд фэйсбүүкээс тэр хүмүүсийн зарим нь өөрснийхөө сэтгэлдлийг илэрхийлж бичсэн байсан. Тэгээд энд халаа солиог хийхдээ бас та ямархуу байдлаар хандсан юм бэ? Энэ бол ерөөсөө тэр 13 хүн солигдсон байгаа. Тэр 13 хүнд нь хуучин даранган багтаа оронтойгоо хэтрүүлсэн 4 оронтой байсан. Тэр 4 орж байгаа. Дээрээс нь манай бодлогын газраас 3 хүн шилжиж орж ирсэн. Ингээд 7 хүн болчихж байгаа. Цаатлын 6 хүн нь бол ер нь зургуулаа дандаа мэрэгжлийн бус голдуу хүмүүсийг сольж мэрэгжлийн усуд тавьсан байгаа. Тодорхой хэмжээний 2-3 хүн дээр бол шууд хариуцлага тооцсон байна. Үүгээр л урдлын ажил нь хангалтгүй байсан учраас хариуцлага тооцсон ажлаас нь халж оронд нь мэрэгжлийн хүмүүсийг авч тавьсан. Ер нь одоо биеийн тамир спортын газрын за би магадгүй итерхий нөгөө байгууллагын дотоод юм руу орох гэж болох юм. Дотоод нөгөө уугар амьсгал ямар байгаа бол би зүгээр хүнсний шишээгийн албаны даргын ярилцлагыг харж байлаа л да. Тэгээд одоо сая жишээ нь хамгийн сүүлийн жишээ гэхэд сонгон чигшээ багийн сонгон шалгаруулах журмын эсрэг одоо байр суурьтай байх юм хүнсний шишээгийн албаны дарга. Тэгээд дотроо бас ийм зөрчилдөөнтэй байгаа юм болов уу гэж зүгээр хөндлөнгийн нүдээр харж илаа. Энэ ярилцлага гарахыг тэр үед бол ерөөсөө яг журмаа хилцчихсэн үе. Тийм учраас ажлын хэсгийн дотор бол янз бүрийн санал сүрэлт юм гарна. Тэгээд тех тусмаасаа. Яагаад гэвэл зүгээр нэг хүн нэг юм биччихээ тэрийг хүчээр батлаа явуулдаг бол энэ чинь алдаа гарна. Миний баримтлсан зарчим бол ерөнхийдөө та нар энэ дээр сайн хэлэлцэн. Бүх тэр заалтан дээр нь хэлэлцэн. Тэгж жагаад голоосоо маш хамгийн зөв өссөн өнөөдөртөө нийцсэн ийм зүйлийг гаргаж ирээрэй гэдэг үүрэг өгсөн. Тэр бол яг хэлцэж байсан үе ярилцлага. Тэгэхээр бол санал зөрөлдөх юмуд гарна. Тэр хугацаанаас хойш өнгөрсөн хугацаанд бол ажлын хэсэг маань ярилцаад ерөнхийдөө заалтуудаа өөрчлөөд хоёр талаасаа ярилцаад тэгээ энэ заалтуудыг ингэж өөрчлөл хамгийн зөв зохистой юм байна гэдэг дээрээ санал нэгдсэн. Одоо тэгээ тэрийг өргөн барихад бэлэн болоо байж байгаа гэж ойлгож байна. Мэргэжлийн холбоодууд дээр би бас таны санаа оноог сонсомоор байна л да. Мэдээж хэрэг та төрийн одоо албаны хүн, төрийн байгууллагыг удирдах байгаа хүн, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцоод байгаа нь одоо ихэр зохимжтой байна. Түрүүн хэлсэн та ямар байдалтай ажил авсан бэ гэсэн намайг авах яг тэр үед би бас нэг жоохон судалгаа хийж үзсэн. Яг наад яриад байгаа мэргэжлийн холбоодууд маань хамгийн том алдаа нь ерөөсөө юм нэгдлэг болсон байсан. Дотроо дандраа хагаралтай. Тэгээд одоо яг үннийг хэлэхэд олимпиороо биеийн тамир спортын хөгжлийн төв маань хоёр тишээ харцсан бараг. Нэг хэсэг гомдгсогт нөгөө тал дээрээ гүйж очдөг. Им их замраагүй. Ерөөсөө хин дуртай юм ярьдаг. Ямар ч сахлах батгүй ийм байдалтай байсан. Одоо ирснээс хойш миний хэлж ярьж байгаа, миний зорж байгаа хамгийн гол зүйл бол им нэгдэл. Ерөнхийдөө эхний ээлжинд би олимпийн ороонд ерөнхийлөгч цагт сурангуйтай, параолимпийн ороонд ерөнхийлөгч Нэмхүү даргатай, одоо манай бодлогын газрын зарга Чимба бид дөрөв бол ер нь хоорондоо ярилцаад энэ дээд байгууллагууд маань эхний ээлжинд им нэгдэлтэй байх хэрэгтэй. Энэ дээд байгууллагууд маань атгсан гар шиг им нэгдэлтэй байж аж доошоо холбоодууд маань дагаад им нэгдэл гэдэг юм руу орно. Ер нь бол одоо байнга уриалж байгаа им нэгдлийг эрхэмлэх зөвхөн манай тамирчид биш. Монгол улс маань тэр чигээрээ ерөнхийдөө болж лүгэл салж хуваахчих гал боголж лүгэл 2-3 талдаа гарч байгаа муудалцчих гал ийм байдал ажиглагдаад байгаа. Тийм учраас ялангуяа спортын салбар дээр бид нэр бусдаа үлгэр жишээ болъё. Ийм нэгдэл гэдэг яаж хангаж болдгийг гэдгийг спортын салбар дээр цөмөрө хэрэгжүүлье.
Тэгээд 2020 онд монголчууд маань ив нэгдэлтэй байхдаа ямар амжилт гаргаж, ямар амжилтанд хүрж болдгийм бэ гэдгийг ард түмэндээ харуулъя. Нэг үйлдэл үлгэр жишээ болцгоё гэсэн ийм урайтай би одоо ажиллаад байгаа. Ерөнхийдөө холбоодуудаа ч гэсэн 2-3 хуваагдсан, 4-5 хуваагдсан холбоодууд байгаа. Тэднээсээ ерөнхийдөө ив нэгдлээ хангаад болж өгөөд нэг холбоо болоод болохгүй бол нэг бодлоготой болоод ороод ирээч. Тэгвэл хамтран ажиллахад бэлэн байна гэсэн үгнээс харьцаж байгаа. Зарим нэгэн холбоодууд бол ерөнхийдөө ярьж байгаа манай Дарцын холбооныхон жишээ нь болж наадах чийстэ сайхан санал байна. Бидэд хоорондоо ярилцаад хуралдаж хагаад болж өгвөл нэг холбоо болохгүй бол ядаж үйл ажиллагаагаа нэгтгэхэд тэгэхгүй ингээд энэ ч нэгэн тэмцээн зохиодог, энэ ч нэгэн тэмцээн зохиодог, энэ ч нэгэн навьч зэрэг цолоо өгдөг. Ингээ одоо ингээ 2-3 хуваагдсан юм хүмүүстэй чинь нэгдүгээрт ажиллахад хүнд хоёрдугаарт ажил нь явахгүй байхгүй. Хүчээ сайхан нэгтгэхэд явчих юм бол ядаж одоо жишээ нь юу гэдэг яг зэрэг цол олгодог тодорхой хэмжээнийхээ тэмцээнүүдийг энэ 2-3 холбоонд заавалчгүй татан богдаад нийлгэж шаардлага тавиад байгаа юм биш. Ядахтаа тэр 3 спортын тэмцээнүүдийг хамтраад хийдэг болчоод тэр тэмцээнээсээ шалгарсан мундаг тамирчтай зэрэг цолынхон камст оруулж ирдэг болмоор байна. Тэгэхгүй сая бол үнэхээр замбраагүй байсан. Олимпийн хорооны гишүүн бус холбоо нь хүртэл одоо жишээ нь зэрэг цолын санал оруулаад зэрэг цол өгж явах жишээтэй. Зэрэг цолын асуудал бол бас нэлээд хүндэрсэн байгаа. Ялангуяа одоо жишээ нь сүүлийн хэдэн жилээр бол нэлээд хүндэрсэн байдалтай байгаа. Маш олон тамирчид одоо жишээ нь цолоо авах хэмжээнд хүрээгүй байгаа тамирчид авж байгаа жишээнүүд нэлээд харагдаж байгаа. Тийм учраас одоо энэ шгшээ хогийн сонгон шалгаруулах журмын дараачийн гол журам нь болохоор зэрэг тань цол зэргийн журам байгаа. Энэ дээрээ бол нэлээд урагшлуулсан бас ажиллаад давхар ажиллаа явж байгаа. Шгшөөгийн сонгон шалгаруулах одоо шинжилсэн журам дээр би ч одоо олон хэлж байна л да. Юунд мэргэжлийн холбоотод нь тэгээд дасгалжуулагч нараа томилох энэ эрхийг нь өгчлөөр яг нөгөө түрүүний хэлсэн холбооны удирдлагууд нь өөрийн талын ур чадвар ялцахгүйгээр хүн авч тавиад буруу яваад амжилт гарахгүй энэ тамирчид нь хохироо дээрэс нь улсын нэр хүндэд эсрэгөөр нөлөөлөх эрсдлийг та яаж харж байна? Шгшээ багийн сонгон шалгаруулалт дээр холбооны зөвлөлийн тавьсан хүн болгоныг батлна гэсэн үг бас биш шүү дээ. Яагаад гэвэл холбооны сонгон шалгаруулах зөвлөл маань хүмүүсээ наадлын сонгон шалгаруулах том зөвлөлтөд танилцуулна. Энэ дээр бас дахиж яригдах байхгүй. Нэггүй хэлбэл тэрэн дотор зөвлөл дотор нь яагаад шгшээ багийн 2 хүн орж ажиллаад байгаа юм бэ гэхээр янз бүрийн ийм асуудал гарахаас л сэргийлж байгаа юм. Хэрвээ ийм асуудлаа холбоо нь хүлээн зөвшөөрөхгүй олноороо хүч түрээд шийдээд ороод ирэх юм бол наадлын том зөвлөл дээр ерөнхийдөө ярилцаад буцаах хэдэн удаач буцаах хэрэгтэй байж байгаа. Нэгөөр л санхүүжилтийг нөхгүй шгшээ багийн барихгүй тодорхой хугацаанд нөгөө нэг холбоонд шаардлага тавиад та нар ийм ашиг сонирхлын зөрчил гаргасан байна. Энийгээ засаж залруул гэдэг шаардлагыг тавих, хяналт тавих эрх нь бол байж байгаа юм. Тийм учраас одоо жишээ нь юу гэдэг нэг холбооны ерөнхийлөгч нь өөрийн дураар зөвхөн өөрийнхөө хүснээр тэгж дураараа ажиллана гэдэг боломж бол ерөнхийдөө байхгүй. Өөрөөр хэлбэл үзэгчид ялангуяа спорт сонирхогчид энэ тал дээр айхгүй байж болно гэдгийг та баталгаатай хэлж байна. Нэг үгээр л тэр хүн маань одоо холбооны ерөнхийлөгч гэдэг хүн маань тамирчид дасгалжуулагчдаа сонгох эрхээ эдэлж байгаа боловч эргээд хариуцлага бас давхар. Хэрвээ буруу юм хийгээд алдаа гаргаад ирэх юм бол бие тамир спортын газраас шаардлага тавь. Та ажлаа сайжруул. Ийм алдаа гаргасан байна. Энийгээ зас залруул. Хэрвээ тэрийгээ зас залруулахгүй бол одоо юу гэдгийг дараачийн холбоог санхүүжилтөд зогсоох. Тэр байтахнаа бүр холбоогоо та нар дахиж хурлаа хий гэдэг шаардлага хүртэл тавих хэмжээний ийм хяналт давхар байж байгаа цаадалт. Тийм учраас ерөнхийдөө тийм шудраг бус зүйл болохгүй төлөө энэ олон хяналтууд байгаа учраас тийм зүйл гарахгүй байх гэдэгт ерөнхийдөө найдаж байгаа. Ирэх жилүүдэд төсөв санхүү манай одоо улс хямарсан гээ сан өмрөг хэцүү байна гэдэл байгаа. Тэгэхээр манай спортын салбар дээр тусч байгаа тэр төсөв мөнгөний асуудал ямар хөө байгаа юм бол энэ жилийн төсвийн тодтол иргэжлийн төсөвт бол ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгө бас суулгацсан байгаа. Тэгэхдээ одоо бүгд мэдж байгаа улс маань ер нь эдийн засгийн жоохон хүндрэлтэй байдал байгаа. Энэ үед бол тэгэл спорт ч гэсэн мэдээж хэрэг тусгал байх юм. Тийм учраас одоо байгаа шийдсэн боломжийнхаа хэрээр л ерөнхийдөө 2020-д бэлтээтэл явна гэсэн үг л дээ. Дээрэс нь
олон улсын тэмцээнүүдийг манайх дотооддоо ойлгохоор олноор нь хүлээж авах боломж бололцоо одоо ямархуу байд юм бол одоо жишээ нь бас нэг таата мэд байгаа шүү 2020 хүүхдийн наадмыг хүлээж авахар болсон. Тэгээ энд бол нэлээ хүч хийж ажиллах болов уу гэж бодож байна. Ер нь эх жилүүдэд явагдах тэмцээн уралдааны төлөвлөгөө энэ төр ямархуу байгаа. Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг ойлголт яригдаад байна. Ер нь дэлхийн орнууд сүүлийн үед спортын тэмцээн уралдаа явуулах нь маш их ашигтай юм байна гэдэг ойлгогдсон. Тодорхой хэмжээний мөнгө гарч байгаа боловч эргээд улсын эдийн засагт шууд бусаар маш хэмжээний мөнгө ордог. Манайхан судалгаа хийсэн билээ. 1 тэрбум орчим төгрөг гадаадын уралдаан тэмцээнд зарцуулахад эргээд 6 орчим тэрбум төгрөг шууд бусаар Монгол улсын эдийн засаг руу орж ирж байна гэдэг. Тэгэхээр нэг үгээр хэлбэл манайх одоо энэ чиглэл рүүгээ хөдлөх цаг нь болцсон гэж үздэг байна. Барилга байгууламжийн хувьд мэдээж хэрэг тодорхойлолтой зүйлүүд байгаа. 2020 оны Азийн хүүхдийн их наадмын тухай яригдаа явахад 50 метрийн бассейн байхгүй. Шинэ ордонд маань 50 метрийн стандарт бассейн, дэлхийн хэмжээний стандарт бассейн байж байгаа юм. Тийм учраас энэ хоёрыг хамт нь оруулсан юм байна. Нэггээр л 2020 оны Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулахын тулд биднэрт одоо барилга байгууламжн дээр анхаарах шинээр барилга байгууламж бий болгох юм шаардлага зайлшгүй тулгарч байна гэсэн үгнээс л хамт оруулсан юм байна. Тэгээ ерөнхийдөө одоо 2020 оныхоо Азийн хүүхдийн их наадмыг дангаар нь засгийн газар руу оруулахар болж байна. Энэ хүүхдийн их наадам маань маш том тэмцээн. Монголын хувьд бол бараг л олимпик гэсэн үг шүү дээ. Урд өмнө Монголын түүхэнд ингэж олон оролцсон, олон хүн нэг доор цугларсан юм тэмцээн хизээч хийгдэж байгаагүй. Тийм учраас одоо нэгэнд шинээр бий болсон манай хамт олон зориглоод нөлөө зүтгэе гэж. Урд өмнө бидэд өнгөрсөн жил хүүхдийн их наадмаа Монголын хүүхдийн их наадмыг хийгээд тодорхой хэмжээний 2000-3000 орчим тамирчин Улаанбаатарт 10 хоногийн хугацаанд цуглуулад тэмцээн хийгээд үтцсэн туршлагатай байж байгаа. Тийм учраас энэ цаашаа болох боломжтой юм а гэдэг үднээс бидэд энэ саналыг тавьсан. Тодорхой хэмжээний мөнгө улсаас гарна мэдээж хэрэг. Тэгвэл эргээд тэрнээсээ хавьгүй их хэмжээний мөнгө шууд бусаар улсын эдийн засагт маань одоо зочд буудал, ресторан, тээвэр гээд энэ салбарууд маань аялал жуулчлал салбарууд маань орж ирэх учраас засагт маань дэмжинэ гэдэгт бол найдаж байгаа. Одоо утгагүй ирэх 3 дахь хурлаар орно. Ийм байдалтай байж байгаа. Үүний дараа бол ямар ч хэмжээний тэмцээн авахд манайх бэлэн болно гэсэн үг. Нөгөөрлөл төр 3-4 мянган хүмүүсийг зохион байгуулад ажиллаж чадах юм бол ажилчид маань боловсон хүчин маань бэлэн болчихно гэсэн үг. Тодорхой хэмжээгээр 20 он хүртэл барилга байгууламжаа бас засаж сэлбэг, шинээр барихын шинээр бариад ингээд амжуулчих юм бол нөгөөрлөл 2023 онд Зүүн Азийн наадмыг Монголд авах саналаа би сая Хятадын Люпен даргаыг ирэхэд тавьсан. Хятадын тал бол ерөнхийдөө энэ тал дээр дэмжинэ гэдгээ бол илэрхийлсэн байна. Тийм учраас наадталд нь 20 онд бид нэр энийгээ хийж чадах юм бол 23 он Зүүн Азийн наадмын хавьд бол ер нь асуудалгүй болно л гэсэн. За та бүдний ярилцах цаг ерөнхийдөө дуусч байгаа. Гяс нэг асуулт асууж. Юуны сая Олимпийн үеэр хүмүүс маш их ярьлаа. Манай тамирчдад сэтгэл зүй гэж зүйл алга. Сэтгэл зүйч мэрэгжлийн сэтгэл зүйчтэй ажилдаггүй гэдэг. Тэгэхээр мэдээж хэрэг та бас эх 4 жил энэ тал дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна. Зүгээр яг энэ сэтгэл зүйч ер нь спортын салбарт мэрэгжлийн боловсруулж ялангуяа одоо энэ спортын шинжлэх ухаан чиглэлээр ямар хөө одоо байдлаар спортын салбарын маань боловсон хүчний бодлого алдагдаад ерөнхийдөө бараг байхгүй болсон. Тийм учраас шинээр бий болгох хэрэгтэй болоод байна. Үүн дээр юу гэхээр зэрэг спортын шинжлэх ухааны академи. Шинжлэх ухааны академич гэж хэлж болно. Эсвэл спортын ангаах ухаан эрдэм шинжилгээний академич гэдэг юм. Спортын академи байгуулах цаг нь болцсон гэж байна. Үүн дээр маад одоо спортын дунд сургууль гэдээ байж байна. Жирийн сургуультай адилхан үйл ажиллагаа явуулдаг. Энийг илүү спорт тал руу нь болоод лицей маягийн болгочих юм байна. Дээрээс нэмээд биеийн тамирын дээд сургууль гэдэг одоо урлаг тамирын дээд сургууль болсон урлаг мөрөлттэй холбогдсон технологитой холбогдсон явж байгаа. Монголд байгаа ганцхан төрлийн сургуулаа бас татаад оролцуулчмаар байна. Тусад нь гаргаж аваад. Дээрээс нь манай биеийн тамирын спортын газар дээр байгаа спортын ангаах ухаан эрдэм шинжилгээний алба гэдэг. Энэ гурвыг 3 талаас нь нийлүүлээд спортын академийн сурыг байгуулъя гэсэн саналыг сайдд өгсөн байж байгаа. Сайд бол ерөнхийдөө дэмжиж байгаа энэ тал дээр. Ягаад гэвэл зэрэг манай боловсролын байгууллагууд дотор байгаа л зохион байгуулалтын асуудал ахгүй жижигхэн зохион байгуулалтын асуудал. Сэтгэл зүйн тал дээр болохоор угаасаа манад яг цэвэр спортоор дагнасан сэтгэл зүйч бараг байхгүй. Тийм учраас энэ талаар дахиад нөгөө нэг боловсон хүчнийхээ асуудлыг ярьж гадаадд сургах хэрэгтэй байна. Дотоод байгаа ганц нэг хүнээ бүрэн гүйцэд ашиглах хэрэгтэй байна. Ер нь сэтгэл зүй гэдэг юмыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа л да. Би өөрөө гадаад тоглож ирсний хувьд тэр багийн сэтгэл зүйч гэж ямар хүн байх ёстой гэдгийг их сайн мэддэг. Тийм учраас тэр хүний тусламж тусалцаа маш их хэрэгтэй. Одоо энэ
шинэ шигшээ багийг сонгон шалгаруулах зурм дээрээ одоо сэтгэлжүүлж ажиллаж болно гэсэн залт оруулж байгаа юм. Тийм болохоор бас нэг жижигхэн алхамч болтгоо урагшаа алхаж байгаа энэ тал дээр тийм учраас явандаа 2020 он гэхэд бол ер нь баг юм чигдэрчих байх гэж найдаж байна. За баярлалаа танд. За баярлалаа. За үзэгчдээ эгэллээд зочны цагаар бид нөр спортын газрын дарга Монгол Улсын гай тамирчин Шарав Жамс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа.